За Дүлгэн болон Ихбаатар яа Шгшөөгийн хоёр төв. Бөмбөнд үсэрснээр 2 оны тоглолт эхэлж байна. Эхний довтлогоо Сэлэнг бодон суугаас игэр болсон. Тулууг эсрэг бөмбөгөөс Ахмад Гилбертийн 3 онооны шийдэлд амжилтгүй 2 тууламжийг Дүлгэн үүсгэсэн 3 тууламжоор Анандын тоглолтын нээлтийн оноог авлаа. Саруул Дүлгэн дайраад явсан Дүлгөөний довтлоо амжилттай болсон. Майнерсыг буулгавсан. За энэ бол яг лигийн хүрээнд тгсүүлийн тоглолт. Багийн Дүлгэн онд дундын цаа шийдэлд амжилттай болсон. Дараалал хожигдчиход байна. Тулаг Ихбаатар өөрийнх нь үндсэн довтлогоо FC үед бол одоо ер нь яг энэ Монгол тоглогчдоороо тоглоод ер нь сурчлаа да. Саруул Эрдэнэ энэ бол техникийн хоолын цаа шийдэлд амжилттай болсон. Зай гарах юм бол шидэж шүдэ хаалгүй гэсэн амжилтууд эвгүүл болоод байна да. Довтлогоо амжилттай нэг шийдэлтийг хийж үгээр боллоо. Бурцбаатар дамжуултыг Майк Уильямс төгсөн. Майк Уильямс довтлогоо алцсан. Дахиж аваад өөрөө татаж зайнаас бүртгүүлээд угталтын бэлгээ аваа. Эхний довтлогоо Сэлэнг бодон сог хийж байна. Довтлогоо амжилттай болсон. Багийн 8 тоноо. За довтлооны үед бид хүн харуулж байна. Хоёулаа тааруу байгаа мэн. Шийдэлт амжилттай болсон. Анди бол хэрэг нь өрч чадахгүй аль эсвэл заавал завсарлага авах уу гэдэг сонирхолтой байна. Мөнх төвшин дундын зайны шийдэлт амжилттай болсон. 12 оны тэр тасархай. Дотоодынхаа тоглолтыг тэргүүлж байгаа үлзэн орших удаа ашиглаа орсон. Гоё довтлоо байна. Болсон зүгээс гэвэл Бурцбаатар өөрөө шийдсэн 3 онооны шийдэлт амжилттай болсон. Дөлгөө шийдчихээ гэдсэн шийдэ хийжтэй. Дэлгэр нямын сланыг аваад эргээд дэлгэр ням дайраад орсон самбардсан довтлогоо амжилттай болсноор Сэлэнг бодон сваг онооны тэргүүлгийг авлаа. Хурдан байна. Нэг эсрэг хоёулаа гарч ирсэн дэлгэр ням хүлээцтэй туршлагатай байсан. Дараас Засварлан усад дууссан үзэгчтэй Станаг амжилттай болсон. Эсчэпсог самбартаа анхаарж байгаагийн шинж Дүлгөн уршаа өгсөн Тулгын довтлогоо амжилттай болсон. Тулгын хувьд ер нь наслагдаа уршааны тоглож гараад ирсэн байгаа. Яран болдын Ананд нэг эсрэг нэг довтлогоо амжилттай болсон. орчмын зөрүү байгаа юм байна. Ихбаатар наан тулгасууд байсан. Доор өөхийг ижүүд үзсэн ямар гоё дамжуулт вэ? Дүлгэн түүнийг нь 2 оноо олгосон. За 2 хоногийн өмнөөс хүн ачаал авсан учраас баг тоглож түрүү Майк үүсгэсэн сая Ахмад 2 тууламжийг үүсгэсэн довтлогоо амжилттай болжээ. Онлбаатарын Ихбаатар 13 оноо олмоор үүссэн байгаа. Саруул Эрдэнэ Сланы араас гарч шийдсэн маш хэрэгтэй 3 онооны шийдэл байлаа. Энэ тоглолчдод мэдээж нэг шийдэлтэй оруулаад эхлэх юм бол дараалсан шийдлүүд ирэх аюултай. Га Эрдэнэ catch and shoot. Шэпсбаг сүүлийн 2 довтлогоо түүний эсрэг шахаад явна гэдэг бол амаргүй бай. Анандад өгсөн. Ананд хамгаалагчтай шийдсэн. Холын зай шийдэлт амжилттай болсон. Ямар гоё шийдэлт вэ? Довтлогоон дээр голлох оноо авдаг тоглогч чимээгүй хүн л байгаа даа. Саруул Эрдэнэ татаад шийдсэн 3 онооны шийдэлт амжилттай болсон. Энэ үе дээр Саруул Эрдэнэ яг тэгвэл хоёулыг оноор болохгүй байгаа. Угаал цайм болж байна. Довтлогоон 5 секунд байсан. Дүлгэн яаж шийдэлтээ оруулчихваа. 3 оноо Гардн тоглолтоо байгаа. Гардны дамжуулт ижээсөө хөөргсөн довтлогоо амжилттай болсон. Довтлогоо ер нь болоод эхэллээ. Саруул Эрдэнэ за гарсан. Саруул Эрдэнэ холын зай шийдэл дахиад унсан. 3 холын шийдэл Гилберт гандан буурахгүй байна Ахмад Гилберт. Татаа чийдсэн 3 онооны шийдэлтэнд амжилттай болсон. 12 дахь Гардн. Буцаад Майк Уильямс 3 онооны шийдэлтэнд амжилттай болж байна. Божинсэн бөмбөгийн удаад. Дэлгэр нямын сланыг авсан. Маш холоос шийдсэн Ахмад Гилберт сурчлагын засалгаараас гитараа хөгжүүл гараад тэгсэн. Мөнх 2 шийдэлтэнд амжилттай болсон. Хариуг нь барьж байна. Яга ижээсүү эргээд мөнх төвшин соусод 3 онооны шийдэлтэнд очоод орсон. Дахиад 6 оноо олж ойртлоо. За 2 хүүхдүүд 2 багаас ирж ин да. Задасан Сэргэлэн Баатар аваа шуу шийдсэн Сэргэлэн Баатар. Дэлгэр нэмийн слан 2 хамгаалагчид татаа дамжуулсан нэг хүн илүү арах боломжтой. Наан Уильямс байгаа. Өөрөө довтлсон довтлогоо амжилттай болсон. Эрдэнэ эсрэг гарсан учраас татаа илүүлж байгаа маань. Тулган маамт гарч ирсэн найруулна. Дэлгэр нэм 3 онооны шийдэлтэнд амжилттай болсон. Багийн 55 тоноо гол ирсэн шахах боломжгүй. Мөнх төвшин зөрөөд орсон дамжуултыг өгцөн 2 оноог мөнх 2 авч чадлаа. Эргээд дэлгэр нэм нааны тоглогч сул байгаадаа дамжуултаа өгч чадсан. Сэдвасрын төгөлдөр суу шийдсэн 3 онооны шийдэлтэй амжилттай. 6 онооны зөрүүдэд тоглолт ижээсөө үлзий орших аваад чийдсэн 3 онооны шийдэлтэнд амжилттай болсон. Мимар сүрэнгийн үлзий орших. Гардн ижээсөө довтлогоо амжилттай нэмэлт нэг шийдэлтийг хийгэр болсон. Энэ тоглолтод 2 дахь удаа. Тэгэхээр одоо бодонсоос тулгын тоглогч хулууж таарж байна.
Довтлох амжилттай болсон Ариун болын анд. Уруулаа гараад ирсэн Ахмад Гэлбертийн дамжуулт Дэлгэр ням 2 оноо авсан. Эрдэнэ дамжуулалт нь Саруул Эрдэнэ дээр ирсэн 3 онооны шийдэлт нь унсан. Саруул Эрдэнэ таслагдсан урд нэг тоглож байгаа. Уршаа өгсөн довтлох оноотой боллоо. Багийн 66 дахь оноо. Гард мөнгөтэй. Славанд явсан Ган Эрдэнэ довтлох амжилттай болсон. 10 онооны шийдсэнгүү зөрөөд орсон дамжуулсан Ган Эрдэнэ довтлооны хугацаа дуустал зэрэгтэй шийдэлт нь амжилттай болсон. Хүлээдтэй ч байлаа. Ган Эрдэнэ ч Хамгийн сүүлийн үсгийн тоглолтод Сэлэг Бодосог өчтөр өрсөлдөгч SJF-ийг буулган авснаар хожигдлын цувралаа зогсоож байна. За ингээд 3 тоглолт дараалаад хожигдсан байсан Бодосын цуврал зогсож байгаа бол нөгөө тал Дэвсийн яг лигийн хүрээнд 2 тоглолт дараалж хоцсон цуврал нь бас зогсож байна. За гэхдээ SJF-ийг